Ерөнхий эвент итгэгч Францын номер 1 гоо сайхны бүтээгдэхүүн Евроше. Ивент итгэгч Пупа. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт B&G. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Сайн байцгаана уу үзэгчдээ. Beauty in Mongolia нэвтрүүлэг маань 5 дахь жилдээ үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр үзэгч та бүхний харж байгаачлан бид нэг дор маш үзэгсэлэнтэй 10 бүжигчин охтуудыг цуглуулсан байгаа. Сайн охтуудаа. За би хөтлөгч Anu Үжин байна. Тэгэхээр бүгдээрээ үзэгчдтэйгээ танилцъя. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Инх тогтох гэдэг. Би нийслэлийн Улаанбаатар театрт бүжиглдэг. Мөн Монголын орчин үеийн contemporary бүжгийн төрлийг Монголд хөгжүүлэх гэж залуу уран бүтээлч байна. Олцох болсон шалтгаан маань бол ер нь аль хэр багийн одоо энэ бүжигчдийн одоо ингээд таниулах тиймэрхүү шоу нэвтрүүлэг цөөхөн байдаг. Шоу одоо бүжгийн урлагийг хүмүүст таниулъя гэсэн зорилготойгоор орж ирсэн. Манай багт яг ямар хүмүүс байх бол ямар төрлийн чиглэлээр бүжгэлдэг бүжигчдтэй ингээ хамт ажиллах бол гэсэн тийм доглол бол бас байна. Онцгойрох зүйл маань бол би яг ингээд орчин үеийн contemporary бүжгээр бүжгэлдэг. Тэгээд энэ маань миний яг ингээд давуу тал онцлог маань болох бах. Дээрээс нь би яг Монгол бүжиг бас хийдэг. Сайн байна уу? Намайг Инрэл гэдэг. Би street dance буюу Монгол ардын бүжгээр бүжгэлдэг. Танилцсандаа таатай байна. Beauty in Mongolia нэвтрүүлэгт өөрийгөө сорихоор тэгээ бас хамт олонтойгоо хамт нэгтгэхээр тэгээд ер нь бол туршлага хоримтлуулах гэж орж ирсэн байгаа. Оролцогчдын хувьд бол ямар ч одоо мэдээлэл байхгүй байгаа. Тэгээд манай багт болохоор бүх төрлийн бүжийг чаддаг. Балет, Монгол, орчин үеийн contemporary гэд бүх зүйлийг хийж чаддаг хамт олонтой оролцоо хүсэж байна. Ер нь бол амар их сандарч байгаа, бас маш их айцтай байгаа. Яагаад гэвэл яг дөнгөж одоо баг анхны ингээд гараа маань эхлэж байгаа учраас тэгээд ер нь бол маш айцтай. За бусад оролцогчдоо бүгдэнд нь амжилт хүсье. За сайн байцгаана уу? Намайг Инх гэдэг. Би CT сургуулийн төгсөх курсын оюутан. Би спорт бүжгийн төрөл болон сонгодог бүжгийн талаар аялал хөгжүүлж явахыг хичээж байгаа оюутан байна. За Beauty in Mongolia-д орж байгаа шалтгаан нь болохоор өөрийгөө задлын их юм сурч мэдээ гэсэн зорилготой орж ирж байгаа. Бусад оролцогч нар маань яг бүгдээрээ амар мундаг хүмүүс л орж ирж байгаа гэж бодож байгаа. Багаасаа уран сайхны гимнастикаар хичээлжсэн учраас техник сонголтуудаараа бол илүү давмгай байгаа хаа гэж бодож байна. Сандрал бол нэлээд байна. Сандрал бол мэдээж бол байлгүй яхав бүгдэнд нь амжилт хүсье л гэж хэлье да. За сайн байцгаана уу? Намайг Ганзаргийн Азтай гэдэг. Нийслэлийн Улаанбаатар театрын бүжигчин. Бас хажуугаар нь хатантуул спорт бүжгийн хатантуул хамтлагт бүжгэлдэг ийм бүжигчин байна. Танилцсанаа таатай. Ерөнхийдөө бүжгийн ийм шоунуудыг телевизээр болон одоо сошиалаар зөндөө их үздэг байсан. Тэгээд өөрөө болохоор энд орохысан гэж бас их боддог, мөрөөддөг байсан. Тэгээд за ерөнхийдөө Монгол бүжгээр бол одоо яг мэргэжлийн театрт чуулгатай бол ажилдаг. Тэрнийхээ гадуу хажуугаар бас спорт бүжгээр хичээлээд 12 жил болж байгаа болохоос тэр нь давуу тал байж болох үзэгчдэд үзүүштэй гоё шоу үзүүлэх юм шиг байгаа. Тэрнээс ямар төсөөлөл бол алга. Дандаа нөгөө нэг хамтлаг болж 10 зургуулаа болж ингэж тайсандаа гардаг, 20 болж тайсандаа гардаг учраас багаар ажиллах бол чадвар бол өөрийгөө сайн гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэгэл одоо охтуудыгаа хүлээн зөвшөөрөөл харилцан ярилцаал одоо нэг баг болохын тулд тэгэл сайн ажиллахыг хичээнэ. Бүгдээрээ гоё энэ шоу хөгжилтэй өнгөрөөж амьдралдаа бас нэг гоё дурсамж үлдээгээд аз жаргалын мэдрээд
гоё байцгаая. Тэгээд бусад оролцогчтой амжилт хүсье. Бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. Наа Мөхчөнгөө гэдэг. Би үндэсний урлагийн их театрын бүжигчин. Яг ер нь яг ардын бүжгийн чиглэлээр болцоо бүжиглдэг байгаа. 2017 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээд одоо яг мэргэжлийн яг миний мэргэжил болохоор яг ардын бүжигчин тал руугаа гэсэн үг. Тэгээд хөгжим бүжигт угаасаа сурж байхад сонгодог бүжиг, олон ардын бүжиг, одоо орчин үеийн бүжиг, тэгээд түүхэн бүжиг энэ төргээд маш олон төрлийн хичээлүүд заадаг. Тэгээд яг миний яг сонгосон чиглэл нь болохоор ардын бүжиг. Илүү онцгойрох зүйл маань илүү яг юм мэрэгжлийн бүжигчин гэдгээрээ би амар онцгойрох юм болов гэж бодож байна. Одоо багаасаа ингээд нөгөө нэг школоор яг ингээд явцсан. Яг тэр одоо сургалт маань надад ингээд илүү бусд оролцогч нараас даваа талтай байгаа юм болов. Багаар ажиллах тал дээр бол би ерөөсөө айхгүй байгаа. Яагаад гэвэл бүжигчин гэдэг бол угаасаа л ингээл багаар л хамтдаа байж иж нэг уран бүтээл гардаг учраас багаар ажиллах тал дээр бол би асуудал байх л гэж байна. Хамтран ажиллагч сэтгэл сэргэн мамт классик кола. За сайн байцгаана охтодоо бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Солонгоо гэдэг Soccer Belly Dance студиогийн үүсгэн байгуулагч мэргэжлийн belly dancer. Танилцсандаа тавтай. Бити Монголиа нэвтрүүлгийн санал анх ирэхэд ер нь бол нэг юм нэвтрүүлэг болд юм байна гэд юу ч гэсэн ихлээр судалж үзээд тэгээд маш сонирхолтой санагдаад тэгээд оролцохоор болсон байгаа. Бас өөрөөр урсгалын бүжигчд байх, бас мэргэжлийн бүжигчд бас маш их байхаа гэж бодож байна. Ер нь бол belly dancer маш удаа хичээлсэн. Тэгээд 24 онд бас дэлхийн авраг руу яваад ирсэн. Тэгээ хүрэл цамыг авсан. Тэгээд ер нь бол гэхдээ бусад оролцогчд маань бас илүү мэргэжлийн хүмүүс агаах. Би ихтэй өөрөө нөө сувис ч юм уу те ямар нэг юм хөгжим бүжиг төгсөөгүй зүгээр шууд одоо өөрийнхөө 100% одоо юм хүсэл сонирхлоор бүжиглэж авч байгаа. Би чи ер нь бол одоо ингээ өөрийнхөө бүжгийн клубыг байгуулаад 5 жил болсон байгаа. Ер нь л ганцаараа одоо ингээл бүх юмаа хийгээл ганцаараа ажиллаад л үлвэл ганцаараа багшлал явдаг байсан. Тэгээд ер нь сүүлийн үед ингээ доороо багш нартай болоод бас багаар ажиллах тал дээр арай гайгүй сайжирсан баха. Гэхдээ би бусад бүжигчдийг ер нь бол ингээд нэг юм театрт бүжгэлдэг ингээ багаар аягуулсан ажилладаг байх гэж бодож байна. Тэгээд тэднээсээ бас сурах юм айгүй их байгаа гэж бодож байгаа. Хүн болгоны зан одоо тий ингээд авир өөр болохоор бас тэгэл тэрэнд нь тэгэл хөөрхөн зохицуулаад бүгдээр ингээ хамтраад ажиллаа явах байхаа гэж бодож байна. Бүгдэнд нь тэгээд нэвтрүүлгийнхээ туршид битгий өвдөөрээ өөрийгөө айгүй кэрлэрээ тэгээд бүгдээр ингээд хамтдаа гоё хөгжөөд хамтдаа бас ингээд хөгжилтэй байхаа гэж хүсэж байна. Сайн байцгаана уу, намайг Жаргалмаа гэдэг. Би цагдаагийн сүүлдч болгоход ажилладаг. Тэгээд цагдаа цэргийн бүжиг мөн этник contemporary чиглэлээр илүү бүжгэлдэг тийм хүн байна. Танилцсандаа таатай. Би яг хөгжим бүжгийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэгээд яг мэргэжлийн гэсэн тодтолтой бүх бүжгүүдийг бүжгэлдэг. Санал тавихад нь яг би яг болох юм болов ямар хүмүүс орж байгаа юм болоо гэж удаад маш их сонирхсон. Ороод өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тий. Одоо балет, суурьтай contemporary, би өөр болохоор яг нэг contemporary чиглэлд илүү сонирхолтой этник, одоо Монгол артын бүжиг, бие биелгээ, одоо бүх төрлөөр ер нь бүжгэлж чадна. Ер нь бол би сая хэлсэн цагдаагийн сүүлдч болгоход ажилладаг. Манайх бол хагас зэрэгчлэлтийн байдалтай. Ер нь бол би офицер цолтой хүн. Тийм болохоор л багаар ажиллах чадвар бол сайн гэж бодож байна. Сайн байцгаана уу? Намайг Болор гэдэг. Би үндэсний урлагийн их театрын бүжигчин. Одоогоор Герман улсад мэргэжлийнхэн чиглэлээр дээшлүүлгээд, мэргэжлээ дээшлүүлэхэд суралцж байгаа. Тийм юм байна. Танилцгаа таатай байна. Бүр жоохон масаа 7 настай байхасаа эхлээд бүжиглж эхэлсэн. Тэгээд бүжиг дуртай хайртай учраас тавсаараа дүржүүлж аваад хөгжим бүжигт ороод тэгээд хөгжим бүжигийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлэр төгсөөд үндэсний урлагийн их театртаа бүжигчнээр ажиллаад одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа ийм уран бүтээлч байна. Одоо өнгөрсөн жил Дэлхийн Мисс Монгол улсаа төлөөлж аваад оролцоод ирсэн бас мисс. Тэгээд энэ төслийг сонсонгуудаа шийдээд тэгээд ингээд хичээлийнхаа амралттай бас хослуулаад бүр зориод ингээд ирээд оролцож байгаад бол маш баяртай. Тэгээд санал тавихад ч гэсэндээ аюу дуртай хүлээж авсан. Яагаад гэвэл анх удаага бүжигчдтэй зөвхөн юм бүжигчдтэй эмэгтэй бүжигчдтэй ингээ холбоотой юм гоё төсөл гэдгийг сонссон учраас одоо
шууд шийдвэр гаргаад Монголд ирэхэд аягүй том нөлөө болсон гэж бодож байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь олон салбарын бүжигчид нэгдэж одоо ийм төсөлд оролцох учраас тэр нэг сонирхолтой бид нэр хоорондоо одоо яаж эв зүйгээ олцох уу, яаж нээлж гой уран бүтээл гаргах гэж хамтарч ажиллахад ямар бэрхшээл болон ямар тийм гой зүйлсийг туулах бол гэдэг догтлол байгаа. Тийм болохоор ерөнхийдөө хурдан оролцогчтойгоо уулзаж үзмээр байна. Маш багасаа эхлээд бүжгийн урлагтай өөрийнхөө амьдралыг холбосон. Тэгээд холбоотой яг ингээд миний амьдралын хамгийн чухал зүйл бол бүжиггүйгээр би өөрийгөө төсөөлөхгүй. Тийм болохоор тайзан дээр гарахаараа би одоо амьдрч чаддаг. Тэгээд өөрийнхөө хийж байгаа бүжиг болон уран бүтээлтэй одоо уран бүтээлээ өөрийнхөө эдис болгоноор мэдэрч чаддаг. Бүх зүрх сэтгэлээсээ дайчилж чаддаг нь онцлог байж магадгүй тэгж бодож байна. Бүгдээрээ хамтдаа энэ төслийг дуустал маш амжилттайгаар тэгээд аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлээд маш гоё дурсамжийг амьдралдаа бүтээгээд гоё уран бүтээлээр уулзцаая гэж хэлье. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Баяр Жаргал гэдэг. Би сонгодог бүжгийн жүжигчин мэргэжлэр төгссөн. Бүжгийн багш дасгалжуулагч мэргэжлэр төгссөн. Одоо бүжгийн багшаараа атлгүй ажиллаж байгаа юм хүн байна. Балетийн одоо суурь боловсролыг бусдад одоо түгээх одоо мэргэжлийнхаа онцлогоор илүү төлөвлөгөө ажиллаж байгаа. Бага зэргийн айдастай байсан. Гэхдээ ер нь бол ингээд нөгөө нэг бүжиглэх сонирхол маань байгаа болохоор энэ шийдвэрийг одоо орох сандлыг бол хүлээн зөвшөөрөөд надад маш сонирхолтой санагдсан. Мэргэжлийн салбар маань төлхөө балет ч гэсэн өөр бүжгийн төрөл бол ер нь одоо хөрвөөд ер нь бол бусад оролцогчтойгоо хамт гоё уусаад оролцох боломжтой гэж бодож байна. Тэгээд сониуч зам маань даваа тал болох болоо гэж бодож байна. За багаар ажиллах чадварын хувьд бол бусад бүжигчтайгаа бас хамтраад тий одоо нэг туршлаган дээр нь үндэслээд солилцоод туршлага солилцоод ер нь бол хамтарч ажиллах байхаа гэж бодож байна. За бусад оролцогчтой хандаж хэлэхэд бол та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд ингээд энэхүү шоуны нэг хэсэг нь болоод хамтдаа ингээд тий ингээд нэг баг болоод нэг шоуны арт гарна гэдэг бол надад маш их сонирхолтой санагдаж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За сайн байцгаана өгтөө. Намайг Буйна гэдэг. Хипхоп бүжигчин бүжигдэглэж хүн байна. Олон төрлийн хүмүүс нийлж байгаа болохоор яг санаа оноо нийлэх нь яах вэ гэж амар их хүлээж байгаа. Ер нь яг тий. Тэнгүүд би чинь яг өөрөө тусдаа өөр төрлийн өөр стайлын. Тэгээ манай гудамжны бүжиг стрит данс чинь өөрөө дахиад маш дотроо олон төрөлтэй. Тэнгүүд тэр чигээрээ бүгд яг өөр мэдрэмж өөрөөр vibe бүгж байгаа. Тэгэхээр бүгднгийн шеэрлэн тэгээ тийм болохоор тэр утгаараа амар өөр анаахаа. Бүр амар галзуу шартай гэхгүй. Гэтэ өөрийнхөө хийх юмыг бол заавал хийнэ. Багийн ажиллагаан дээр жоохон манлайлчих гадэдгийн. Яг ер нь манлайлагч талдаа. Тэгэхээр ер нь давгүй бага оролцоосоо тий шүү. Хурдан уулзъя. Хурдан танилццгаая. Хамтран ажиллагч Classic Photo Studio. Хамтран ажиллагч MG Beauty Studio. За октоодыгаа энд цуглуулсан шалтгаан бол мөн өөр жанрын бүжигчид хоорондоо хэрхэн нэгдэж гайхалтай уран бүтээлийг үзэгчдэд гаргах нь бидний гол шалтгаан байгаа. За нэвтрүүлэг маань нийт 6 дугаар явагдана. Тэгэхээр та нар маань одоо яг зарлж байгаа сэдвээр 3 дахь дугаар гэхэд яг энэ дэглэлтэд гаргацсан байх хэрэгтэй гэсэн үг байгаа. За өнөөдөр бол үнэхээр гоё өдөр байна. Яагаад тэгэхээр бусад бүжигчтэй мдэггүйсэн. Тэгээд бүжигчд маань нэг нэгээрээ орж ирээд харахад зарим нь таньдаг найзууд маань зарим нь танихгүй бас бүжигчдтэй ингээд танилцаад тэгээд бид нэр ингээ хоёр багт хуваагдсан. За анхны оролцогчтойгоо уулзсан сэтгэл бол маш гоё байна. Манай багийн хувьд бол багийн эгч нар маань оролцож байгаа охтуудын маань хувьд бол нэлээд чадвартай охтууд бол орж ирж байна. Билет данс охин л их гоё содон бас гоё шин төрх гараад ирэх юм болов гэсэн найдлагаар тавьж байгаа. За тэгэхээр охтууд маань сандалныхаа хойдлоо шалгаад үзээрэй. Тэг. Инх тогтохтой болохыг болов гэж зүгээр хальт горьдсон. Нөгөө хажуу суудсан байсан болохоор ихний нөгөө тойроо сууж хаад тэгэл салаал юм гоо заа гэлээ. Багийн хувьд үнэхээр таалагцаа яад гэвэл яг амар би ч өөрөө нөгөө нэг оюутан хүн яг хичээл дээр яг хичээлж байгаа учраас
Яг мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа маш их баяртай байна. Бас маш их туршлага өргөлөөл холноо. Тэгэл мэдээж нөө бүжигчин болгоны өөрийнх нь онцлог, бүжихийн онцлог тий. Тэгээ тэр болгоны онцлогийг гаргаа бөөнөрөө хамтдаа бас ингэж яг ямар яг төрлөөр нь ингээ хамт нэг юм хэсэг хөдөлгөөн ч юм уу хийх болоо гэж юм айгу тал талаас л төсөөлөл орж ирж байна гэхгүй юу. За ингээ октоодыгаа 2 багт 5-5-аар нь хуваасан байгаа. За эсрэг багийн хувьд гэвэл яг одоогоор нөгөө нэг сайн таньдаггүй байсан хүмүүсээ бол яг дүгнж хэлж мэдэхгүй байна. Таньдгаас гэж бодохоор манай их тогтох маань энэ маань ерөнхийдөө аюу тийм бүтээлч шинэлэг санаа сайтай тийм уран бүтээлч учраас ерөнхийдөө бас өрсөлдөгч болж байж чадах байх гэж бодож байна. Арьсныхаа цангааг тайл. Чигшлээс илүүг таны ярьсан. Еврошин. Бүжиг хэмээх урлагийг өөрсдийнхөө тодорхойлбол. Эмгтээлэг, сүнслэг, илүү дотоод ертөнцийг дотоод гоо үзэсгэлэн би энэ гадаад гоо үзэсгэлэн илүү гаргаж ирж байгаа. Тэр хөдөлгөөнүүд, тэр эмоцтэй тэр болгоныг бүжиг гэх юм байна. Биеэр илэрхийлж чадахгүй зүйлээ биеэр илэрхийлэх. Тэгээ бас нэг хэл гэж хэлж болно. Олон жилийн дараа хамгийн амьд үлдэх урлагийг бүжиг гэж боддог байхгүй юу? Ер нь хинч үнийг орлож хийж чадахгүй ямар ч техник, технологи, ямар хөгжил ирсэн ч гэсэндээ бид бүжиг гэдэг бол яг амьдаар үлдэх урлаг гэж боддог. Тийм болохоор бүжигчин бидний хувьд бол бидний сонгосон мэргэжил юугаар соршгүй тийм үнцэнтэй артай дуртай байдаг юм уу? Бүжигчид бол ер нь нэг хүн гэхээс илүү бас багаараа ажиллах төсвөр төвчээ бүжгийн цаана наан ингээд бүх зүйл гоё харагдаж байгаа мөртлөө тайсны арт тэр цаана бол багаар ажиллах бүх төвчээр суралцдаг нь өөрөө бас хамгийн зааж чанар гэж байна. Төвчээр тийм суралцдаг. Бүжиг бол миний хувьд болохоор өөрийнхөө дотоод мэдрэмжийг хөдөлгөөнөөрөө дамжуулаад хүмүүст яг өөрийнхөө тэр мэдрэмжийг хүргэх процесс гэж үздэг. Манай Монгол бүжигчин бол яг бүр их дээр үеэсээ тий яг ёс заншил шашин шүтлэг өөх түүх гэхээр ингээд холбогдоод юм тэнд бүр оюун ухааны бүр гүн бодол ингээд шингэсэн яг дэлхийд гайхагдсан тийм урлаг гэж. Ерөнхий бүжиг гिचж байгаа болохоос биш яг тэр чигээр мэдрэмж хийж явж байгаа. Тэгмүүд энэ бол яг шууд утгаараа дуутай холбогдож байгаа. Тэгэхээр яг урлагийг яг яаж мэдэрч байгаагаараа хүн болгоо илэрхийлэх нэр өөр байгаа шүү дээ. Цаанаас оногцсон тавилангаараа гэх юм уу. Жишээлбэл хөгжимтэй холдог байлаа гэж бодоход хүн тэр бүрээ илэрхийлж хийж байгаа. Тэгэхээр дотроосоо яг ямар хүн байгаа вэ гэдгээ шууд илэрхийлж чадж байгаа. Тэгэхээр нэлээд гоё. Гоё. Бүжгийн урлаг гэдэг чинь өөрийнхөө илэрхийлэх гэсэн санааг биеийнхаа нэг хилэмжээр жүжигчд ингээд шууд ингээд үгээ хэлээд илэрхийлдэг бол бүжигчд бол ямар ч үг авахгүй нүрийн хувьд мимик өөрийнхөө ингээд хөдөлгөөнөөр ингээд өрсөлж харуулдаг бүжиг гэж хэлсэн. Спорт бүжиг нь өөрөө ингээд юм хосороо бүжиглдэг учраас эмэгтэй байхгүй бол эрэгтэй бүжиглж чадахгүй, эрэгтэй байхгүй бол эмэгтэй бүжиглж чадахгүй гэдэг. Тэгээд ерөнхийдөө ингээд бүжиг хөгжимтэй ингээд харьцуулах юм бол хөгжим байхгүй бол бүжиг байхгүй, бүжиг байхгүй бол хөгжим байхгүй гэдэг. Ингээд харьцуулахтаа ерөнхийдөө төстэй байдаг. Тэгээд спорт бүжиг бол өөрөө яг эмэгтэй хүний бол гоо сайхан үр дэвшүүлэх гарыг ингээд хөгжүүлсэн тийм гоё бүжиг спорт гэж ярьдаг. Бүжгийн спорт болон Монгол ардын бүжиг ер нь бүжгээ бүгдээрээ хичээлж стрессээ гоё тайлж аз жаргалтай кайф мэдрээрэй гэж уриалж байна. Миний хувьд болохоор Монгол ардын бүжиг бас ямар нэг давуу тал ямар сайхан зүйл гэдгийг манай монголчууд чигтэр үеэсээ нүүдэлчин арт өмнө тийм болохоор Монгол бүжгийг өв уламжлалт гэртээр үедээ нүүдэл яаж хийдэг байсан биеэр илэрхийлж сүүлийн үе тайсны Монгол гэж гаргаж ирж байгаа. Тийм болохоор эртдээр үеийн Монгол хийв нүүдэл шинж чанарыг биеэр илэрхийлж бүжгээр гаргаж ирж байгаа нь бас илүү гоё өв уламжлал маань дэлгэрж байгаа шинж болж байгаа. Ивент итгэгч Хупа.
За охтуудаа сэтгэлээ хуваалцаад, бодлоо хуваалцсанд баярлалаа. Тэг үзэгчид маань ч гэсэн охтуудын маань саяны бүжиг гэх хэмээх тодорхойлолтоос багахан хэмжээний ч гэсэн та нарыг гэсэн ойлголтыг авсан байх гэж найдаж байна. За тэгэхээр бүжгийн хамгийн ихний сэдэв бол цаг хугацаа. За тэгэхээр охтуудаа амжилт хүсье. Баярлалаа. Цаг хугацаа гэдэг үг чинь ганцхан юм баригдахгүй шүү дээ. Тэгээд амар өргөн том цар хүрээтэй байгаа болохоор тийм яаж сэтгэж болно, контемпорари урсгалтай чөлж болно, тэ сонгодог бүжигтэй чөлж болно. Гэтэ ер нь бол айгүй гоё сэдв гэж бодож байгаа. Эхний сэдв яг сансныг бодвол амар юм сонин юм амар сонирхолтой сэдв байсан. Яг ингээд яг шууд ихтэй дугаар дээр амар юм сэдв өгнө гэж ерөөсөө төсөөлөөгүй, арай өөр сэдв байх гэж бодсон. Цаг хугацаа гэдэг сэдв бол одоо хүн бүхний хувьд бол ер нь одоо ч тий үргэлжилж байгаа цаг хугацаа болохоор сэтгэл таалагдж байгаа. Тэгээд одоо бэлтгэлтэй ороод хүчгээ ер нь бол гоё дэглээл хурдан хамтарч ажиллахыг хүсэж байна. Хамтран ажиллагч Италийн нүр будалт арьс арчилгааны номер 1 байгаль дээлтэй Pupa Milano. Жишээлх юм бол заа. Онгорхой байж байгаагаас нь буцаагаад явсаар байгаа таглагдаж дуусж байгаагаар ч юм уу тийм юм төсөөлж байна. Яг одоо байгаа энэ нөхцөл байдал нь авчиж юм шиг тийм. Гой санаа ирээдүгөөс нь авчирж байна гэсэн. Гэтэ ерөөсөө ч тийм хөгшин залуу бол нас мастай холбогдлолтойгоор биш ямар нэгэн гоё үйл явдалтай байна. Сэдв бол нэлээд чанга санагдсан. Ерөнхий боловчиг яг илэрхийлэх юм маш ихтэй. Яг багаар ярьж та яг аль сэдвээ барьж хөө гэж нэлээх бодлоо. Тэгээ багийнхантайгаа яг яриа суугаад гол нь багийнханыгаа мэдэх бас их хөрхөн байлаа гэж бид Эсвэл цаг хугацаа гэхээр хүн болгоно яг ингээд өнгөрсөн одоо ирээдүйн тэгэл юм бууж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь хүмүүсийн сэтгэхүйг нь хэмжлэг бас юм. Нөгөө талаас нь үзвэл багийн уур амьсгал бол сансныг бодвол амар дотн халуун дулаан уур амьсгалтайгаа тэгээд яг биенийхээ үгийг маш гоё хүлээж авч чаддаг тийм охтууд байсан. Цаг хугацааны зогсон эсвэл цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр дэлхийд бүх юм өөрчлөгддөг шүү дээ. Тэрийг бас харуулж болох байх. Копидж эхлээд бүжиг нь копидж эхлэх гэсэн. Би эхлэнгүү араас миний хөдөлгөөнийг дагаж дүн гэж яваад тэнгүү тэр нь үргэлжлэн Канадангуудаа тэндээсээ шууд үргэлжлээд тойрж морил тий. Тэгээ бас хайрцаг амар сонирхолтой байвал гарна. Одоо нөгөө сүүлийн үеийн контемпорари бүжигийн хайрцагнууд бол бүр амар өрмөц задгаа шал ингээд бүр хаанч байдгүй хайрцагнууд байдаг шүү дээ. Хөдөлгөөнийхэн дараалж гисэндээ ингээд хоёр нь энэ шал өөрөм хийж хахад гурав нь энэ шал өөрөм хийгээд эсвэл нэг нь энэ жоохон тэгж яхад хинэн ч бусд нь өөрөм хийхгүй зогсохгүй бүгд өөрөөрөө юм хийдэг. Тэгжээснэ гинт нэгдэж мэгдээл тэгж мэхлээр бас гоё байх гэж бодож байна. Үгүй юу хэлж байгаа. Үгүй юу хэл ядлах хөдөлгөөнтэй. Ер нь яг юм. Тэг ингүүл яах вэ? Үе үе ингээд адилхан хөдөлгөөнтэй байгаа дээрээ бүгдээрээ хийж чадах, бүгдээрээ адилхан сурчиж чадах одоо жишээлбэл жоохон модерн контемпорари тал руугаа хөдөлгөөн хийнгүүтээ тусдаа хөдөлгөөн хийж байгаа. Эсвэл Канадад байгаа үедээ биенийхээ дуурайгаад яг өөртөөхөө стилийг бас гаргаад тэгээд утга санаагаа шигтгүүл яах вэ? Одоо яг дуу эрэхтэй. Тэгээ ингээд нэгэн санаа ургуулад ирэнгүү тэрэн дээрээс нь дахиад нэмж санаа олоод тэгээ ингээд тал талын янз янзын бодлууд нэгдэхээрээ айгу гоё шийдэлд хүрсэн байгаах гэж ерөнхийдөө бодоод байгаа. Багийн уур амьсгал одоогийн эхний өдрийн байдлаар бол их сайн байна. Бүгдээрээ хоорондоо айгу гоё эвтэн найртайгаар санал бодлоо солилцоод тэгээ тэрэндээ бас яг нэг дуугаар ямар нэгэн зөрчил үүсэхгүйгээр одоохондоо бол амжилттай явж байгаа. Энэ чигээрээ үргэлжлээсэй гэж бас найдаж байна. Одоо ингээд цаг хугацаа гэхээр та нарт юу бодогдож байна? Угаасаа цаг хугацаа гэхээр угаасаа бусад төрлүүдтэй угаасаа зохицох гэхээр угаасаа контемпорари гэсэн. Тийм контемпорари зүгээр те. Билли Дэнсер охиноо яаж нөгөө холбоо гэж бас бодсон байхгүй юу? Би 9 цаг болоод байгаа. Араб Египт талынхан чи ер нь бол нөгөө Билли Дэнс чи ингээ юу шүү дээ. Тэнгүүт би тэр үеийн нөгөө хүмүүс ч нөгөө нэг ийм 9 цагийг ер нь бол ингэж бас нөгөө нэг ингээд ашигладаг байлаа 13 цагаас минут цагаар нь ч юм уу өдрөөр нь ч юм ингээд 9 цаг тавьчихдээ штэ. Тэнгүүт чи яг 9 цаг болвол ер нь бол айгүй нээлттэй охтууд илээ аль болох те шин санаа айгүйх гаргадаг. Тэгээ тэр нь айгүйх таалагдсан. Тэгээд ер нь ихэнх нь ч яг хоёр одоо ер нь яг балет суурьтай. Тэгээ дээрэс нь
contemporary бүжиглэг бас нэг хумаа тэгээ belly dance бүжиглэг бас нэг дандаа өөр чиглэлийн хүмүүс ингээд байгаа болохоор бас айгүй гоё нийлж юм хийхэд айгүй гоё урамтай байх юм шиг санагдсан. Одоо ингээд өсгөөс томрох хүртэл ч юм уу ийм цаг хугацаа харуулахаас илүүтэйгээр одоо ингээд бид нар яг одоо яг ингээд байгаа маань хүртэл ингээд цаг хугацаанд өөрсдөө ингээд амьдарч байгаа шүү дээ өөрөө өөрсдийнхөө тэнгүүд яг энийг ингээд хідүүлээ илэрхийлвэл ямар вэ? Тэнгүүд одоо яаж бодож ийн гэхээр тайзаа ингээд 4 хувааж авч үзээд тэнгүүтээ ингээд миний бодлоор цаг хугацаанд хамгийн дээрээ ингээд байдаг ч юм уу тэгээд тэр яаж холбогдгийг бол мэдэхгүй л байна л да. Тэнгүүд энд 4 хуваангуудаа ингээд дөрүүлээ ингээд жишээлбэл нэг нь нэмч ч юм уу эсвэл нэг нь одоо гуйлагчин ч юм уу юу ч юм мэдэхгүй л дээ ингээд өөрөө өөрсдийнхөө одоо өнгө төрхөөр байгаад яг юм бодтойгоор байгаад тэгээд тэрүүгээрээ харин байнгуудаа өөрөө харин бүжиглэх нь болохоор ингээд өөрөө өөрсдийнхөө одоо стилээр бүжиглээд гэвэл ямар байд. Манай багийнхнаас хамгийн хөгжилтэй нь одоо их тогтох хичээсэн. Тэгээ belly dance явах нь бас их хөргөн тийм сэргэлэн тийм хөргөн яриа авах юм байсан. Хамгийн манлайлагч ахлагч байх нь бол яалцлгүй их тогтох хичээсэн. Тийм. Яг ихлээр бас зурглал нь яг цаг гэдэг бас шаарлаа. Тэгээд одоо нөгөө цагийн зүйч угаасаа л миний секундын зүйл байгаа. Тэгэхээр яг голд яг одоо нөгөө барьж авсан яг бинэрээ тоож хөлбөтэй яг одоо яг хэлээ тийм ихлээр бол яг секундын зүйл талыг харуулдаг юм тийм. Тэгээд урсж байгаа одоо хэрэгжилж байгаа тэр юу бол одоо ингээд жишээ нь одоо тоо яг одоо ямар секунд гэж юм. Ер нь бол миний төсөөл нөр бол сэдвээ одоо сонсноос хойш ерөнхий бидний бас хоорондоо ярилцсан. Тэгээд тэр одоо ярилцсан одоо журмынхаа дагуу өөр юм бас төрлөө харуулад тэгээд бас ер нь гоё нэгдсэн тийм уран бүтээл тийм гоё бүчгийн амирыг харуулвал сонирхолтой гэж ер нь ярилцсан. Хамтран ажиллагч сэтгэл сэргэн мамт классик кола. Хэдүүлээ юу ч нэг амар нөгөө нэг юу яахгүйгээр л ингээд нэг энгийн мөртлөө хүмүүст очихдоо буухтаа нэг юм хөнгөн юу ярилцах гоё юм тий. Бичиж мичээд яг хинхнийхээ санаа юу вэ бичээд тэгээд тэрийгэ дараа нь уушаа шүүгээд тэгээд нэгэн дээрээ тогтоод тэгвэл арай илүү зэгцтэй шүдэг л тавьчих байх гэж бодож байна. Одоо ингээ ярилцгаар бууж гин үү? Юу н буухгүй нөө. Баг зэрэг би бодож байна. Би бол тэгэл тийм. Одоо ингээд энийг ярьцгаар ингээд одоо яг өөрөөсөө цаг хугацааг харуулсан гэдэг ааш. Тэр нь одоо бас нэг жоох амар ялгамжтай баймир байгаа. Тий. Хүн бол хоёул бит хоёр ижлэхэн цаг хугацаанд нэг ижлэхэн байгаа боловч тий. Эсвэл ингээ удаанаас хурдталдаг ч юм уу мангар ирч хүчтэй байдаг ч юм уу. Нөгөөд нь болохоор амар ингээ жоох зов чанарын цааш ер нь л жоох сэтгэл хөдлөл ч юм уу. Тиймэрхүү бас нэг айгүй ялгамжтай байвал хүн харахад нэрээ хүний амьдралд те цаг хугацаанд юм байдаг шүү дээ. Жаргалтай үе чинь гэдэг бас ингээд давхар ингээд харуулвал илүү юм ойлгомжтой хүнд ойлгомжтой. Тэгвэл миний цаг хугацаа журч чиний цаг хугацаа журч тийм болохоор ингээд яг өөртөө би яг ийм моментод ийм байна гэхээсээ илүү жоохон тийм байвал хүмүүст ойлгомжтой байх гэж бодлоо. Тийм ээ тэр холболтыг нь би тэгэл өстой нөгөө нэг холболт гэхдээ дандаа л нэг иймээр явахгүйгээр би бас нөгөө flexible ах уу шими ах уу пүш ах уу гэдгээ бас айгу бодоо та дөрөв дээр л ерөн тулгуурлаа би холболтой хийх юм ба штэ. За тэгээ манай групп болохоор нэг belly dancer-тай, хоёр сонгодог неоклассик тал руугаа бүжгэлдэг бүжигчинтэй, тэгээд хоёр contemporary бүжигчинтэй байсан. Манай Соко болохоор айгүй манай багт бас нэг юм онцгой бүжигч охин болж орж ирсэн. Ерөнхий зураглал бол гарч байна. Ерөнхий санаа маань contemporary дээр явбал contemporary чи ер нь л гэдэг нөгөө нэг мэдрэмж илэрхийлэн дээрээс нь ер нь л ингээд цаанаа бас философи байх хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ одоо бидний нөхцөл байдал чинь нөгөө нэг цаатлын философи илэрхийлэх одоо нөгөө нэг юу маань арай бишлээ л да нөхцөл байдал. Тийм болохоор хэдүүлээ юуцсан ерөнхий одоо нөгөө нэг араа маань contemporary дээр байгаа дээрээс нь мэдрэмжээ гоё илэрхийлээд тэгээд өөрөө өөрсдийнхөө стайлаар дагаад айгу олон орч ирж чинь яг ингэ ярьсан ч аа зүгээр юу заавал дуу гэхгүйгээр амар гоё яг тохиромжтой ая байвал аян ч гэсэн байж болно. Тэгээ хэрвээ дуун таалагдаад байвал дууныхын зөвхөн аян л авах болох байх тий. Тэгвэл өвгтэйг авцалдахгүй болохоор утга нь ингээд сайн гарч ирэхгүй хүмүүст хүрэхгүй байж магадгүй гэж бодож байна.
Энэний зөвхөн эхлэл аяга онж байгаа. Гоё шүү дээ. Гэт аяс наач амар гоё. Тэнгүүд эн чинь бараг ихний 20 секунд авчиж байгаа. 20? Тийм. Тэнгүүд энэ сачаа биш юм аа үчиг гэхгүй. Ингээд энэ чи интрогоор эхлэн гэсэн. Тэнгүүд ингээд шууд найгаж хэлчих юм. Тэгэл ийшээ эргэж орж ирэл лунж мунаал. Тэгснэ одоо нэсээ 5 тал руугаар зогсон гутаа. Арай болгоо. Одоо эндээс нь гээд нэг төсөөс нь сая одоо ингээд 5 тал зогссон байлаа гэж бодсон шүү дээ тий. Тэнгүүд чи надаас эхлүүлээ дур гэд эргэж орж иржэнгүүтээ гэд хой солих шиг эргээд нэг байранд очих гэсэн. Өнөөдрийн байдлаар анзаархад буйнаа ихч аим хөвгөлтэй юм билээ. Яг ингээд хэлий гэсэн санаагаа хэлцдэг. Тэгээ бас аим маазраад тэгээд ерөнхийдөө бол хамгийн хөвгөлтэй нь буйнаа гэсэн нэгсэн. Багийн үр амьсгал маш гоё эсэ. Яг нэг анхны удаага бид нөгөө нэг энэ тэндээс ороод ирсэн хүмүүс байгаа болохоор ярилцахад ямар ч тийм төвшөөхгүй бас нэгнийгээ сонсоод нэгнийгээ санааг дэмжиж явж исэн болохоор ямар ч тийм асуудал бол гарсангүй. Цаашдаа бол асуудал гарах. Гэхдээ бид нар бол аль болох одоо нөгөө нэг би бинийгээ сонсоод би биний ойлгох гэсэн зорилготой явж байгаа болохоор ер нь гайг баха. Ер нь бол уур амьсгал маш таалагдсан. Тэгээд наанаасаа дүнгээ салангууд чиний стил гэж ордог юм. Гэтэ одоо яг стил хэрэг бүжиглэж байгаа бол урд нь ямар ч юм зогссон. Тийм. Үргэлжлээл яг ингээд нөгөө цаг хугацаа гэдэг ярьснараа цаг хугацаа гэдэг утгаараа өөрсдийнхөө хөдөлгөөнийг ингээд өөрсдийнхөө төрөл чанараар бүжиглэжсэн аа буцаад тавлаа нийлээд бүжиглэхдээ ерөөсөө ямар ч юм нөгөө зогсолт юм уу эсвэл хүмүүс ингээд юу болчих уу гэдэг бодол төрөлхгүйгээр ингээд үргэлжлүүлээд байх гоё бах тийм. Ингээд зогсоожлох. Ахлагч болохоор гэвэл мөнхчөнгөөч буйнаагч хоёр яг хоёулаа яг тийм харизмтай мэлээ. Яг энийг ингээд хийжүүл яг ийм санаа гарна. Яг ингээд хийжүүл иймэрхүү юм биднэрт илүү гоё байх бах та гэсэн санааг бол буйнаагч мөнхчөнгөөч хоёр бол харуулж байгаа. Ер нь бол буйнаа болроо хоёрын нэг нь багийн ахлагч ер нь жоохон тохирох юм шиг санагдав. Өөрсдөө төрөл чанар бас харуулж гарна тийм. Тэгвэл зүгээрх гэж бодод юм. Миний бодлоор яг тэгж бодохгүйгээр заяа огт өрөөсөө миний стайл гэхгүйгээр зүгээр л дуугаал нэгтгэжүүл яг юу хиймээр байгаагаа л хийчихүүл яадаг. Яг юу ч юм. Ямар ч үжиг орж ирж байна. Тэг юу ч орж ирж болно яг үнэндээ. Зөндөө танд хүмүүс одоо манай ажлын энэ байна. Жаргалмаа байна. Тэгээд их театрын 2 бүжигчин байна. Энэ өмнө нөгөө нэг би бинийгаа ингээ хараад мэддэг болохоос биш. Яг ингээд ярилцаж хоорондоо ингэж үзээгүй болохоор бас амар гоё мундаг бүжигчтэй нэг баг болсон болохоор бас сэтгэл амар гоё байгаа танилцаад. За миний санаа эхлэл бол тэр байлаа. Гоё санаач. Тэнгүүт үргэлжлэлийг бэлтгэлээс. Үргэлжлэлийг бэлтгэлийн процессыг хараарай. Гэтэ харин ч бас дөнгөжихний удаа багаараа ярилцаж үзэж байгаа гэдэг айгүй санаа нэгдэд олон санаа гаргаж чадлаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол манай баг бол тий. Бас тий. Хараарай. Гэтэ байвал хүчтэй байхаар охтууд байна. Баярлаа. Баяртай. Амжилт. Олгоогүй зөвөд. Би одоо хипхоп бүжиглдэг байлаа гэж байна. Манайд одоо нэг биш 2 ардын бүжиг байгаа гингүүд шууд би бинтэйгээ санаагаа ярьж ангуутаал би шууд буйнагийн бүжгийг суулж үзмээр байгаа байхгүй юу гэл тэгэнгүүт ингээл. Гэ би бинийхээс амар сурыг гэсэн хүсэлтэй байхаар айгу хөрхөн санагдсан манайд. Баг болгоно ч н одоо өөр стайлтай байгаа шүү дээ. Тэгхгүйгээр яг нэг нийлээд биднээс юу гарах нь уу гэдэг нь л амар чухал санагдаад байгаа. Зөвхөн миний стайлаас оруулъя, чинийхээс оруулъя гэхгүйгээр ер нь яг энэ 5 6 тарих нийлээд яг юу харуулах гэдэг нь дуугаа яаж илэрхийлэх гэдэг, санаагаа илэрхийлэх гэдэг гэдгээ амар нэлээд барьж аваад байгаа юм шиг санагдсан манайх. Хамтран ажиллагч Италийн нүр будалт арьс арчилгааны номер 1 байгаль дээлтэй Pupa Milano. Тэр нэг Magnolia гэж мэдгүй таад Magnolia. Тэдний аянууд ер нь бол бас гайгүй надад таалагддаг. Эсвэл үгтэй байхаар ямар дуу гэж бодъё. Гэхдээ нэг аян дээр биш аянууд яа нэцтэй.
Тэгэхээр яг нөгөө нэг одоо ингээд санаан ч ингээд одоо жишээлбэл төрлүүд нь ч өөрөөр байгаа л тэгэл айн хүртэл юм байхаар амар юм холимог урах шиг юм л да. Ивент итгэгч Hoopa. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт B&G. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Яг хөө ингээд цаг хугацаагийн сонсоход нэг тийм энгийн юм шиг хэрнээ чи айгүй олон юм юу гэдэг утга санааг агуулж яадаг. Өнгөрснөөс одоогоос өнгөрсөн рүү юу те одоо дөрөв үйлрэлж авах юм уу те ингээд юм уламжлалт төв шинжид айлуулах баригдахгүйгээр тэгээ бид нарсаа ярилцахдаа уламжлалт төв шинжид баригдахгүйгээр одоо юу гэх юм бүжгээ дэглэе гэж утсан. Гэтэ цаг хугацаа гэдэг өөрөө нэг тийм баригдмал бас биш байгаа те. Энэтэй ер нь бол илүү бит хоёр санаа оноо нийлж байгаа гэж бодож байна. Гэхдээ ер нь бүгд л айгүй шин санаа гаргасан тийм насаарч тэр наадаас арай дүү байж магадгүй. Тэгээ дээрээс нь айгүй гоё би бинийгээ сонсож чаддаг. Тиймэрхүү хүлээцтэй тийм охтууд илээ. Аян дээр яг бүүнээр ярилцж байгаа сонсоод Монгол аянууд байвал илүү зүгээр ах тий. За яг эсвэл бас нэг бүр нэг цаг хугацааг илэрхийлсэн нэг юм сүнслэг дуунууд бас байж болно ш тий. Сүнслэг нэг юм тий. Тэр нөө Morning Star-ийн нөө бодлын гүнээс энэ төр бас өвдөлтэй нэг тиймэрхүү гэмээр. Тэгээд тэр аянууд ч нөгөө нэг дандаа л нөгөө нэг 4-5 минут эсвэл 2-3 минут гээд дандаа юм томоороо байгаа болохоор яг аль хэсгийг авч ашиглаж болохоор байна. Сонсох юм байна тий. За тэгэл өөр өөрсдийнхөө бит нэмэх шаардлагатай бол нэмэл. Тэгэл ер нь окей. Манай бойна айгу тийм бас бүтээл сэтгэлээтэй охин мэлээ. Айгу ингээд түргэн шуурхай юмыг ингээд сэтгэл бодоод тэрийг айгу гоё ингээд ярилцаад хуваалцах чаддаг охин байсан. Тийм болохоор бас багт маань ийм хөөрхөн бүтээлч охин ороод ирсэн бас баяртай байна. Надад бол үнэхээр юм онцгой санагдаж байгаа. Яг энэ зүйлээр дамжуулаад бид нар өөр өөрийн бүжиглдэг хүмүүстэй хамт ажиллах юм байна. Багаар өшөө илүү гоё ажиллах юм байна. Хамтдаа нэг шинэ уран бүтээл бий болгох юм байна. Яг нэг ихний өдөр шууд ингэ баг болсон болохоор одоохондоо бид хэд чинь нөгөө нэг зарим нь одоо жишээ нь шууд ажилтайгээд 6-аас шууд явцсан бол одоохондоо л яг юм дотн ингэ тайлцах боломж арай бүдэж хэмжээгүй л. Эсрэг багийнхнаас хамт нэг баг болмоор байсан жаргалмаагч тэгээд эний хоёртай нэг баг болол гоё юм да гэж бодчихсон. Би ер нь бас одоо нэг спорт бүжиг сонирхдаг геймер гэсэн. Тэгэхээр эсрэг багийн анцаагийн бүжигчин яга нэг баг болсон бол сонирхолтой байсан болов гэж бодсон. Жаргалмаа. Яа тэгэхээр өмнө яг би нэгээд ер нь бол би нэгээ бүгдээрээ танилтаа. Гэхдээ жаргалмаатай нэг болох юмсан хоёлоо болол гоётэй гэж ер нь өмнө ярьж ирсэн. Буйнаатай би бас болж үзмээр санагцсан. Яад бол ийм стриттэй хипхоп бүжиглдэг болохоор илүү өөрийгөө өөр талаас нь бас харж явах юм эсвэл илүү нээлттэй юм шиг санагцсан. За амжилт. Нэвтэй найртай байх болтугай. Үнэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Ив Роше, Derma Botanical Beauty. Окей.